Багын явдал мужааныг аварсан байна. Галдаахын галтгооны мухрын өрөөнд өвгөн луугаан суудаг гэж би дээр хэлсэн шүү дээ. Түүнийг бултаараа мужаанд гэдэг юм. Үндэ бол тогооч хүн ямар сайхан амттай хоол хийдэг гэж санана. Өдөр болгон янз янзын хоолыг хийяан. Түүний хийсэн хоолноос амсч үтсэн бол та нар миний саналыг зөвшөөрч тогооч гэж нэрлэх байсан биз. Би түүний хийсэн сайхан хоол дотор бурамтай чихэртэн маань дуу бууз идэх бүртээ энэ өвгөнийг тогооч гэхгүй юунд мужаан гэдэг юм бол доо гэж гайхдаг юм. Гэтэл тэр хүн тогоочоос гадна бас мужаа юм санажээ. Сургууль тарахын өмнөхөөс тэр өвгөн хавчиг өрөөндөө зузаан банз харуулж мужааныхаа ажлыг хийдэг боллоо. Нэг урт чингэлэг авдар шиг л юм хийгээд байсан. Сүүлд нэг үзэгт өнөөх нь нарийнхан урт чингэлэг авдар биш харин баймага зузаан банзаар хийсэн асар том авс болжээ. Түүнийгээ цонхны дор хөндлөн тавиад тагийг нь хажууд нь налуулчихж. Та үүнийг хинт хийгээвэ хүн үхээ юу гэж миний сонирхоод хаач юу мэдлээ. Би үүнийг өөртөө хийсэн байна шүү гэхин тэр. Би гайхаж өвгөнийг өөх гэж байна уу гэд нүүрөөд нь хартал царайн зүгээр уламж сайхан болчихсон мэтхүс дааварлан малилзсан. Би лууханы худлаа залчихлаа гэж бодлоо. Тэр өгшин чи харваа энэ авдар надад таарсан үгүй юу чи хэлваа гэд өөрөө авсан дотор ороод гэдргээ гарч хөвтөв. Чи хэлваа ямар байна гэж асуухад мужаанго томцсон байна шүү дээ гэж би хэлв. Юун томоо болно байхаа гэж үгэн хэлв. Энэ авсыг нэрэн өөртөө хийжээ гэж би сая үнэмшид бүр их гайхаж мужаанго та хизээ өөх нь вэ гэж асуудал хайч юугаа асуугаад байна. Би их насаатай борсон хизээ чигийг өөх магадгүй одоо чиний өөхөж мэднэ гэв. Мужааныг авсан дотор орж хөвтөд ийм үг хэлгээр нь юу өөх гэж байгаа юм болов уу гэд би сандарлаа. Тэгвэл би галдаахад уцдаггүй гэд гараадгүй хөтлөвгөө авснаас өндөс хийж чи юу яриад байна галдааныг дуудаж яана дуудаагүй чигийг өөхлөө юу хийнэ гэж хэлэхэд би бүр гайхаж та үхтэй дуртай байгаа юм аа гэж асуув. Хайч яасан тэнэг байна. Үхэхэд хэн дуртай дургүй чиний бас болвол авдраа хийн шүү хай гэд ившэв. Би лууханы үхэх болоогүй юм байна гэж бодлоо. Үхэх хүн ившээдэггүй. Ившээвэл үхэх болоогүй байна гэж ээж ярьж байсан шиг санагдана. Луухаа миний санааг батлаг гэсэн шиг булан төшүүлж босгож тавьсан урт нарийнх нь сарампаа мод авчираад өнөөх авсан дээр таглаж тавив. Одоо болсон хизээ чигийн үхэл үхнэ. Санаа амар болсон байна. Авдар бэлэн болсон байна. Одоо яахаа гэж надад биш харин үл үзэгдэх нэг юмтай ярьж байгаа юм шиг ярьж байна. Дараа над руу харж за чи одоо мэдсэн одоо чи юу хийлээ одоо гарваа гэж намайг хөөж өрөөнөөсөө гаргаад өөрөө бас галтгооноос том тоор бариад гадагшаа гарлаа. Би өрөөнийхөө цонхоор харж батал мужаан байшингийн ороолоор лаалаагаад баруун тийшээ алхаж явсан. Авсан дотор орж хөвтөд үхэн хатна гэд маяглаад байсан шал худлаа байж өөхөх болоогүй байж авсаа хийдэг нь яаж байгаа юм бол авсаа хийж гисэн болохоор энэ хужаа удахгүй өөхөх байх хүн өөхөх юу нь ямар байдаг бол гэж би их сони юм бодлоо. Тэгэд мужааны авсан дотор ороод хөвтөж үзмээр санагдлаа. Гэрт надаас өөр хүн байсангүй. Мужаа ногоонд явсан мүд ирэх болоогүй. Би галт дооны газраар дамжин мухрын өрөөнд орж авсыг нь таглаж тавьсан сарампаа модыг өргөж байгаад дотор нь орж хөвтлээ. Сарампаа мод миний дээрээс таглагад авсан дотор таг харанхуй болов. Хүн өөхөд яадаг бол урдэр лавыг өвддөг байх. Надад өвдөж байгаа юм байна уугүй юу гэд бие шагнаж үзлээ. Тэгтэл сервен дор нэг юм нухаад өвтгөж байх шиг. Ёо би өөх гэж байна гэж би ганцаараа харанхуй авсан дотор дуурч үзлээ. Намайг өөхвөл ээж минь яах бол гэж бодов. Муу хүү минь өөхч гэжтэйгээд уйлна байх. Ээж намайг цоддогч надад бас хайртай байх гэж саналаа. Авсан дотор ингэж жаахан хөвтөдөл өөх гэдэг ер нь шал дэмий юм шиг санагдлаа. Нүх шиг харанхуй юмд огт хөдлөхгүй хөвтнө гэдэг дэсгийн аргагүй зовлонтой юм байна. Тэгэхээр намайг өгсөн гэд оршуулах гэж байтал гинт авсныгаа тагийг өргөөд босоод ирвэл ер яах бол гэж бодож үзлээ. Сарампаа модыг өргөөд өндөөж үзлээ. Тэгэхэд намайг оршуулах гэж байсан улсын нүд бүртгээгээд сүм дуаал. Харин ээж минь хүү та минь хүү минь босоод ирлээ амьд байж үдэ хараач гэд намайг тэрэн авч үзэх байх. Үхээд босоод ирсэн хүмүүс гэд намайг яаж ч байсан зодохгүй бол гэж би бодов. Дараа нь энэ авс
нуугдж тоглоход айтайхан газар шиг санагдлаа. Орой дүүтэй хамт нуугдж тоглоё байж гэж шийдэв. Бас авсан дотор хөвтөж байгаа биш, харин нууц хорогдовч дотор хөвтөж байгаа цэрэг болж тоглож үзлээ. Тэгээд тэр авсан дотор дээшээ гараад хөвтөж байснаа эргэж доош хараад дарамт модыг дапаараа даллаараа жаахан өргөж үзвэл түүний завсар можааны өрөөний хаалга харагдаж байна. Тэр хаалгаар дайсан орж ирүүлж би алдахгүй буудандаа гэж баруун гарыгаа долоо ургууш гоцоолгож бус туруугаа хатгаж гар буу болоход ангалаар шагаад чих гээд гох дарж тоглоход дайсны нэг цэрэг яг хаалган дээр алдлаа дунаж байгаа юм шиг санагдлаа. Ингэж тоглож байтал хаалга дуурах шиг авснаас гарч чадал хүн ирүүлж гисэндээ бантаад авсан дотор нуугдсан чигээрээ чагналаа. Хөлийн чимээ ойртод гал тогонд хүн ороод ирэх шиг болов. Би дарамт модыг жаахан өрөг завсараа гаргаад хаалга руу хааж байтал тэр хаалга нэрж мужаан орж ирв. Би хөрүүчийн хоглож байснараа баруун гараараа буу болгож гих гээд буудаад орхитол мужаан дуу алдан дав хийж эргээд галтгооны өрөөнд хогол тариаж оруулаа. Юмд тээгэл үү яав пит хийгээд унчих шиг. Тэгээд чимээг бацгт би гаахан авснаас гарч ирээд галтгооны өрөөнд гүйжирвэл мужаа яг надад буудуулаад унчихсан мэт төрүүлгээ харж хэрийн очоод хөдлөхгүй хөвтөж байна. Үхэж байгаа нэг юм байх гэж бодоод би айгаад явчлаа. Сандраад мужааны хажуугаар сэмхэн дөрж гараад гадагшаагүй гэтэл ахын авгаа гаднаас ирж явна. Норов ихчээ мужаа хүчглээ их цочих шиг болж хүү яана хаана яагаад галтгооны өрөөнд гаднаас орж ирээд очих шиг болсон гэвэл ихч тийшээ гүйж оров. Би хойноос нь гүйж очлоо. Норов ихч өгнийг өндөлж хэврээд хөмтөд цамсны ингэрийн тайлан цээжин дээр гараад тавьж үзэж байна. Цаанаас аяган тусыг далчуутай аваад ир гэж надад хэлв. Би тэр ёсорн гүйцэтгсэн ной талчуураар хинхтгийн шавшиж асивж байна. Мужааны гинт нүдэний хитэгч та яач хавэ гэж асууд өнгө өндөж муу байна. Энэ нэг золигийн авс байна. Юу хийгээ хагалж хөлөв муу золиг амилсан ваа гэж хэлв. Тэгээд босч өрөөнийг хаалгаар сэмхэн гитэж очиж түлхүүрийн нөхөр шагааж гаргад. Түүний шар шүд ярзаа харагдана. Игчиж аймтгаануудаар тэр хаалганы үр суртаа харна. Хужаа хаалга аяархан нээж авсаа загаад энэ золиг хөдөлсөн шүү амилсан байна. Юу хийлаа? Энэ золигоо байна. Эвдээд төлөваа гэж хэлв. Тэгснэ над руу эргэж чи намайг ирэхэд хаа байсан гэж надаас асуулаа. Авсан дотор байсан гэвэл лууга уурлан байх гэж бодоод би гадаа тоглож байсан гэж хэллээ. Хиймээ байхаа да энэ золиг амилсан ба юу хийлаа гэж хагалж хөлваа гэж үгэлсээр байв. Тэр орой мужаа хангинуур сүх авч өнөг авсаа химх цохоод хаглаад хүлчихсэн. Энэ явдал мужаанд сайн болох шиг боллоо. Хизээч магадгүй хүн гээд байсан лууга намайг гадаад сургууль явтал үхэлгүй амьд яваад байсан. Би түүнийг үхлээс аварсан шиг байсан. Түүний хилдгээр авсан амилсан биш харин би дотор нуугдж байсныг мэдсэн бол өвгөн лууга авсаа хадгалж байгаа дотор нуужигтд аль дээр төвх байсан бизээ. Цуслан дээр жилийн эцсийн дүнгээр би дунд гарч анги дэвших боллоо. Үүнд манай гэрийнхэн цүм баяртай байв. Ээж ивөө хоёр намайг ахыгаа гар дээр очиод өөр болж байна. Яамаа да хил амгүй ингээд анги дэвшнэ гэдэг чинь аштай юудаа хүмүүн гэж магтаж байлаа. Энэ тухай би найзтай ярьсан чинь ган зүрэг ах маань гайхаж хөө ямар гоё вэ. Манайхан бол намайг сайн сурлаа гэж зэмлээд байгаа юм да. Хичээвэл чи онцгож чадалгүй яах өөрөө хичээхгүй байна гэж загнаад байгаа юм да гэж гомдолтой хэлж билээ. Нэг маань дунд сураад магтуулж байхад нөгөө маань сайн сураад зэмлүүлж өгдөг сонь шүү. Аав ээж нар юу нурчин олдгүй хачуу ус шүү гэж би гайхаж байлаа. Удалгүй галдаахын цуснд гарах болов. Өндөр өвөө ээж хоёр намайг тэднийтэй хамт явуулгар шийдэж. Ахын гар дээр улам сайн томоож хүмүүж гэж бодсон юм байх. Манай ахын сонгоны буланд цэргийн дарга нарын цуснд гардаг юм. Туулын хоёр салааны хооронд гарал дээр бургасны чөлөөнд инүүлэн барьсан 5 цом цагаан гэр. Зүүн захыг нь манай ах их, баруун зүрэг нь хэнийг байсан гэж санаад гам зүргийнх маань. Бас гэрээс урагш битүү бургасан дотор цэргийн нэг жижиг өвтөр ногоо майхан байдаг юм. Түүнд хідэн зэрэг байдаг. Энд цусч байгаа дарга нарын жолооч цэргүүд. Энд ирээд би томоотой байхыг бодож байлаа. Тэгтэл нэг хагасаа өдөр ах хоёр жаахан дүүг аваад юмд явж харин би гэр сахих болов. Явхдаа норвогч төмөрцгүй дүүмэн чи гэрээсэн сахиж байгаараа шүүгийн талах цүцгийн идэх юм байгаа. Өсвөл идээрээ цойж төлхөр энэ шүү гээд тэдгэрийг шалны өрнөн дээр тавьж байна. Усанд хамаг орж өхөв ослоо шүү гэж бас сахив. Бид орой эргээд ирнэ. Томоотой байна шүү чи мэдүү гэж галтаах
сануулж байна. Тэгж үлдээд би гэртээ томото суулаа. Дүүх харна гэх юм алга. Ном унших гэтэл надад 8-ын нууц гэдэг сонь сайхан ном байгаач анх иргэдээ суулгаж уншуулснаар дуусчихсан болохоор дахиад унших сонирн биш юм шиг. Гэр орноо цэвэрлдэг юм уу гэтэл нороо өгч өглөө босоод нэгд янзлаад гэлжүүлчихсэн байлаа. Ингээд хийх юмгүй байх томото суун гитгий хэцүү. Би босч хоолны шүүнээс талах зүсч аваад зүсгэд төрхөж дээр нийлсэн чихэр үрээд идэж суулаа. Унтаад босоод юм идэх дур хүрдэггүй чи нэг амттайхан юм. Нороо өгч идээсэж дээрээч гисэн. Нар ханы илгэнд очихсан байна. Нарны гэрэл хідэн ялаа бүжингж байна. Их чах хоёр ялааг бузар амт ингээд үздэггүй юм. Би бол түүнийг бузраас гадна хүнийг дандаа өдөж оролдож байдаг яшигтай зөвөө амтэн гэж боддог. Ялаа ер нь унтаж байхад нүүрэн дээр гүйц завжинд шавалдах ажил хийж байхад нүдний зовх болон дээр сууж үргээгээд байхад тэгхээс тэгх гэсэн юм шиг дахин ирж сууж өдөөд байдаг. Хүний бие дээр суугатаж зүгээр байхгүй. Манай ээжийн нухар шиг үзүүртэй мончхортой хушуугаар энэ тэнд дарж хөргөж үзэнгүүж байснаа заримдаа шар усны нүхэнд хурч хүүт оргуулж нойтын ямаар нүлэмж орох шиг болдгоо. Тэр удаа намайг зүцгэдэд талах идэж байх нэг ялаа яриад хардаар минь суулаа. Би дарж авах санаатаа хөдөлгөө харав. Тэр ялаа миний арснаас юм олж идэх гэсэн юм шиг өнөөх мо зангаараа нухар хушуугаар дарж үзэд гүүж байна. Тэгснээ эсэн чихрийн ганц шиг галтан наалцныг олоод хушуугаараа бүндгнүүлэн долоож байх шиг харагдав. Би нөгөө гараа сэмхээ явуулаад дараад авах гэсэн чинь ялаа өнөөх эсэн чихрийн ганц ширхгийг хушуундаа нагаа нийцч орхилоо. Гадаа шууд уурч байна. Хоод бол нөхөхөд онготно. Би гарч гэрийнхээ хаяанд төлөөний цагаан хайрцаг дээр суув. Нартаа сайхан өдөр байна. Хаяанд хэдэн хар шургоолж нүхнээсээ гараад тэнж явна. Зарим нь нүхнээсээ ширхгээр сороожуулж гаргаад хол аваач хайж байна. Гэрээ цэвэрлж хогоо хийж байгаа юм байх. Би нэг шарилж авч тэнж яваа шургоолжийг оролдон явахт нь саад хийв. Тэр шургоолж ууралж байгаа юм уу, сандарч байгаа юм уу ийштэй сандрангүйж байсан нэг шургоолжтой дайралт дамаараа уулзах шиг ширгүүлээ солбилцуулан үг ярих шиг болов. Тэгснээ цааш гүйж эргэж буцаж гүйж байгаа нүхэндээ орчихлоо. Нүхнээс нь хитэн шургоол сандарсан байртай гүйж гарч дийшээ гүйлд. Өнөөх оршин шургоолж гадаа аюултай дайсан ирлээ гэж мэдээсэн болтой. Шургоолж ер нь манайхны томчуул шиг огт завгүй ажилтай байдаг, тоглохыг мэддгүй амтэн шиг байдаг юм. Ойрхон ургасан бургасан дээгүүр болжмор жиргэн тэд мөчөрдөөр дүүлдэн гэдэг годог хийж жив дууран бие биентэйг хөөцөлтөн хичээлийн завсарлагаар гадаа тоглож байгаа хүүхдүүд үүмэлдэн шугалтнаа. Болжмор хүүхд цэцгийн алтан хараа цүм хүүхдтэй адилхан харагддаг. Газар буухаараа нэгч зүгээр алхаж явахгүй. Дандаа дэгдэж тэхвэрж явдаг юм. Тэгхдээ хүүхдтэй тоглох дур ойртгорол дэргээд нисчихдэг. Бид далавчгүй болохоор гүйцэх биш. Энэ бүхнийг хараад би томото сууж л байлаа. Тэгтэл ганц зөрөг хурж ирээд хамт тоглох уу гэв. Намайг томото байгаараа гэснээс биш тоглож болохгүй гэж хэлсэн биш. Бас үүд хаалгаа битгий задгаа хийд явчаараа гэж цоож төлгөр өгсөн болохоор үүд хаалгаа цоожтод гараад явж болно гэсэн үг. Ийм болохоор би тгий гэж зөвшөөрлөө. Би үүдээ цоожлоод ганц зөрөгтэй хамт тоглохоор яваа. Бид хоёр цэргийн майхны хажуугаар гарч бургасан дундуур явсаар арлын урд хилэн элстэй хушуун дээр очлоо. Энд голын их баг 2 салаа дахин нийлж цааш урсан манай энэ цуслаг далайн арал мэт болгожээ. Баруун эрг нь бөөн бургастай. Хүн амтнаас далд хүүхд тоглоход тайтай сайхан газар. Харин зүүн урд хэсэг нь торгон эстэй гүхэн устай эрггүй налуу хушуу болон төгсжээ. Эхлээд бид хоёр усанд орж шумбал сэлж усаар цацалсан байлдаж тоглов. Усанд орж хүү гэсэн ихчин цахиас би мартаагууд бол эргийн дэргэд юм уу эсвэл гүйхэн устай торгон эстэй газар усанд шумблаа. Ганц зэрэг усан шумбаад нүдээ харж усны ёроолын имийг үзлээ гэж ярихаар би бас усан дотор харж үзв. Тэгэхэд нүд аргаад эвгүй боловч ёроолын чулууны нарны гэрэл олон алтан цагираг мэт хачин үйлдэн харагдаж үлээ. Усанд орж усан цэрэг болж тоглож ханаад бид хоёр бурсны орол хөлөө усан дунжуулан эрэг сандал суув. Тэгтэл биднээс олох нэг загас пол гэж тэвхрэг шүүрв. Эрэг хавийн замаг дотроос уртвдар могоо жарахад жирэлцэн гүйж бидний сууж байгаа эрэг дороос ч том жижиг загас уйлдсэн сүйтгэн гүүхэн үе үзэгдэнэ. Хойлоо одоо загас барих уу гэж ганц зураг асуухад юугаар барих вэ? Дэгээ байхгүй. Бид хоёр ихлэ загсыг усан дотроос гиндүүлж гараа шүрх гэж оролдлоо. Хоёулаа эрэг дээр төрүүлгэн харж хөвтөд гинэн загас эрэг доороос гарч ирэн шүрх гэж оролдоод бүтсэнгүй. Харин гараа чулуунд хулгалах шахав. Дараа нь ганц зураг гүйж хараад хоёр сэрээ олж ирээ түүгээр усан дотор загсыг шувт хатгаж алах гэж оролдов. Бас л бүтсэнгүй. Усан дотроо байгаа загас биднээс заавал илүү шаламгаа байх юм. Хатаг сүлд нь ганц зураг маань залхуурсан болдоо хамаг дээрээ бурзаа зүйлсийг арчаад тор байдаг болоосоо
Тэгвэл кинон дээр гардаг шиг зөндөө загас шүүрийгээ давна гэж мөрөдөх мэт хэлв. Игч ах хоёрын ороо бүтээдэг хийх хуарта тур миний санаанд орж орны тур болохгүй юу гэж асуулаа. Тийм нарийнхан юм яаж болох вэ гэж ганцруу урамгүй байл. Би тэнд тэр бишээ бүр ор бүтээдэг том тур гэж тайлбарлаа. Тийм турч болно л да. Ганцхан хаанаас болох вэ гин. Тэгээд бид хоёр баахан эргэлз задаг сүлд нь ах игч хоёрын орны тороор загас жаахан шүүж байгаа дараа нь угааж хатагаад эргүүлж тавихаар тогтов. Би гүйж хараа тэр торыг олж ирлээ. Урд талын хоёр үзүүрийн зангид чүхүүд иргүй юм бол усан дотор чулуугаар дарж өнөөх нөгөө хоёр үзүүрийг нь би барьж усан дотор зогсоод хан зүрх манд дээрээс урсгал уруулдуулан загас үргэж байв. Миний барьж байгаа турны нуулаасны зүг загас явахыг үзмэгч би чулуу дарсан үзүүрийг бушуухан авч дөрвөн үзүүрийг баримт зэргийн зүг шийддэг байв. Ийм аргаар бит хоёр загас шүүж хідэн жарахаа могоо загас ганц хоёр томхон шиг загас бариад жигтэйхэн баярлав. Тэгээд тороо угааж бургасны мөчөрт нэг үзүүрээс нүглэж доош нь намруулан хатаалаа. Загсаа нарийнхан төмөр усныг хэлхэж аваад шарж идэе гэж ярилцв. Гинт бидний ардал та нар энд юу хийж байгаа юм бэ? Аливаа явцгаа гэж сандраг эрхүүний бүдэнд дуурах тэр жарвал намхан багтар булаад цэрэг зогсож байла. Түүний дэргэд нэмгэн дан дэлтийн нэг их биднийг сонирхон гараа зогсож байв. Бид загас байж байна хүүхээ хаа гэж ганцург ханимхаар уу. Би тэр танихгүй ахыг бас загас барих гэд биднийг хажиглаж байна гэж бодсон юм. Тэгээд танихгүй хаа та биднийг явуулж яах гээвэ? Загас үргэн гээ юу? Бид саад хийхгүй та бургасны цаанаач загсаа барьж гэж гуйлаа. Хүү яана яасан доогтой жаал бай наадах чинь гэж танихгүй гэж дуалаа. Цэргийн ах яасны бүүн мэд царай нь хувьсгээд яа нэг нь яасын хөхтэй жаал бай давай одоо эндээс зайл гэд намайг түлхэж унгаа. Би модны мөчт дүлгөөдөө байсан торныхоо үзүүр дээр очтол тор минь хүү татагдаад унцглаа. Яас өнгөрөө юм бэ? Хүний дор уруулчихлаа гэж би баг уйлгыг хэлв. Та хүүхдийн тор төлж өгөөрэй гэж ганцурх шуурлагд. Эхлээд загсаа шүүрж байгаа. Яас их төлүүлдэг вэ гэж тэр ах ганц зүргийн гараас загсын шүүрж аваад усан шидчихлээ. Айдаг бушуул холдцоо олон юм гон гэд байвал толгоор усны гудурчин шүү гэж тэр ах ягас буцахгүй янзтай зүрдүүлсэнд бит хоёр нэг түүнийг дийлэхгүй болохоор аргагүй урхаа торох юмж аваад зайллаа. Энэ шал өнгөрөөд байгаа юм. Аавыг хэргийг барьдаг юм өсtöд цэрлэг хог байгаа юм гэж ганцур хэлв. Бит хоёр тэр цэргийн ахад их гомдож уур хурч явлаа. Би одоо орны тороо яахад битгэхгүй байв. Хүү татагдсныг нь аятаагийн хөвлөдөд орон дээр бүтээгээ тавхаас өөр мэхгүй бол. Одоо бодвол би өнөөдөр ахын эснэр томото байж чадсангүй. Хаанаа л хэрэг тарчгаж. Энэ гайтай цэргээс л боллоо. Хоёулаа энэ зөвүүн цэргийг нэг чадахгүй гэж ганцург маань гинт хэлв. Тгий харин яаж гэж миний дуртай зөвшөөрөн асуув. Цаад хоёр зөвүүн амт чинь үдэд усанд орж байгаа. Хоёулаа хувцсыг нь нуучхыг нь. Бид хоёр эргээ сэмхэн явж бургасан дотроос харуул өнөөх ах их хоёр үнэхээр усанд орж байна. Нэг бургасны цаана усан дотроос хөгжилтэн нэг тус сонсогдно. Тэр бургасны хойд оролт тэдний хувцс байгаа бол та цагаан айрын дээл харагдаж байна. Бид хоёр сэмхэн гэтэж очиж дан дээлд цэрэг ногоо өмд цамц хорвыг нь аваад буцаж бургасан дотор нуугдан хаан нуух их хан зүрэг модон дээр үлгэж орхий гэж хэлээд богино өмднийг хаалаас нь нойлны ус гаргаж гурван утсыг нямбаалан эвхэж уцаар баглав. Нөгөө үзүүрт нь гонцгой чулуу уяад нэг өндөр модны мөчөр дээгүүр шидлээ. Тэгээд чулуугаа уцнаас татж баглаатайг өндөр мөчөрт дүүжлээд үзүүрийг нь доод талын нэг гишүүнээс уйж орхив. Бид хоёр сэмхэн зайлж цэргийн майхны хавьд очиод бургасан дотор нуугдаад харлаа. Хувцас алга усныг мэдээд тэр хоёр яаж сандарч ирэх бол гэж бодгоос бид хоёр инээд хүрч байлаа. Би уранхаа тороож бараг мартчихад бургасны чулуугаар нөгөө хоёр хүнийг гарч ирэхийг харах гэж харуулдав. Тэгээд нилээ удлаа. Тэр хоёр мдэггүй л байгаа бол та чимээ алга. Цэргийн майхны тэнд нэг цэрэг гарч ирээд бүрээ үлээж байна. Өдийн хоолой идэх гэж байгаа бол байгаа юм байна гэж саналаа. Одоо л гарч ирэндэ гэж бид ярилцсан. Удалгүй нээр нь цэргийн ах нөгөө цэргийн дотор өмдтөө бургасны чулуугаар гараад ирлээ. Нөгөөч том алчуур цээжин биеэр орж өгсөн сарпанда дагаж яваа харагдана. Бид хоёр тэсэлгүй жигжиг өнөж бургасаар талдан гүйж гэрийн гадаа урлаа. Цэргийн ах майхны орхиж дагуулж явсан хүний орхиод гүйж майханд орлоо. Тэгээд нэг юм бариад буцаад явж байгаа харагдана. Тэр хоёр буцаад явж байгаа нь бургасны чулуугаар зэрвс харагдаад талд орлоо. Өнөө хоёр хувцаа барин баахан сандран ирж болоод буцаж яваа харагдана. Хин нуусан юм бол гэсэн шиг ийш тийшээ ард зогсноо цааш яваад өгөө. Энэ зөвүүн жолооч ахыг нүцгэн сандарч байхад нь төргийн жигсаалын бүрээ дуурсан ч болоосоо тэгвэл бид түүнийг сүрхэж чадах байж таа гэж бодцоолоо. Тиймээс бидэнд дээрлэгсний хариуг авч чадаагүй юм шиг санагдаад байлаа. Харин маргааш нь бид хоёр түүнийг сайн чадсан да. Тэр өглөө ганц зэрэг аав ээж хоёр хот руу юмд явж байж. Өнөөх ууртаа жолооч цэрэг хурж ирээд тэр хоёрыг суулгаж өөрөө ч хэрэгэндээ орж суулаа. Түүний яаж хүлж хэрэг асаахыг бид хоёр сонирхон харж хажууд нь зогсож байлаа. Тэгтэл
Хэрэг зүгээр асаад голын зүүн салааны гарамыг зүглэхэд бид хоёр гайхан бие харав. Бидний тэр жолоочийг чадах гэсэн төлөвлөгөө нурчих шиг боллоо. Тэгтэл усны наахан очоод гинт мотор нь пис пас дуугарч даймбайлдан болж байгаа юм шиг бензин буудаад гарлаа. Ган зөргийн ээж дуу алдаад буун харайж байгаа харагдана. Жолооч бас өсөрж буугаад машиныхаа калпагийг сүхэж байна. Ган зөргийн аав хамгийн сүүлд гарч ирээд ташаагаа тулан зогсож "За энэ тэр чинь одоо юу болж байгаа нь вэ" гэж ууртаа асуулаад цэрэг жолооч бажиг алдаж байгаа бол толгоо хэлээд хорондоо чихлүүр нь бүглэрч шиг байна гэж хэлв. Бид хоёр тэссэнгүй надалтлаа. Бензинд натгад авсаж гисэн байх. Чихлүүр бүглэрлөө гин шүү. Бодлого дахин хэрэгээ асаагаад бүгд сууж хөдлөн усны голдунд ороод дахиад бижигнэсээр ботоор нь усан дотор унтарчлаа. Жолооч гутал хувцастайгаа усан дотор орчихсон машин ойрлож байгаа нь авраг загас бариад чирж гарах гэж байгаа юм шиг сонио харагдана. Тэнд удтал суусны дараа өөр нэг 69 очиж машиныг усны цаад ирэг дээр гаргаж өгсөн. Ган зэргийн аав машиныхаа иргэдүр ууцаа үрээд найс цаашаа алхаад л байсан. Бодвол тэр шартаж олож цэргийг тэргээ бэлэн байхгүй юмд явхад саат хийлээ гэж толгойг нэрхтэл зангинсан байж. Баахан байзнаад ган зэргийн аав ээж хүний хэрэгэнд суугаад яваад өглөө. Ууртаа жолооч хэрэгийгээ дэргэд үлдээд эн тент нь гарч баг үд хүртэл ноцолцсон ч асаач чадаагүй. Нэг харахад хэрэгэн доогоороо бүхийгөө гарч байгаа шиг байсан. Бидний яндангийн бүглэж шаасан бургасыг тарьцыг лаварсан байж. Бид хоёр ингэж тэр ууртай цэгийг чадсан ч өөрсдөө бас түүнээс болоод баггүй юм үлээ дээ. Хорны хорыг нь уурснаас болоод ахчөрт гүлийтлээ загнуусаар барахгүй. Би тэр хоёрыг хооронд нь хэрэлдүүлж орхив. Би цааш томоотой байгээд байхад ялаанаас аваад жижиг хажиг цэрэг хүртэл хилдвэ юм намааг үдэс үдэ тун болохгүй нэг л мэдих зүггүй ч гэсэн байх юм да. Тэгвч хэр зун ган зэрэг бит хоёр цэцэг авч ирвэхэ хатаамлыг сонгон архины ороод сонгон нэрж чагчаахаа барьж бас зурман айтаа сайхан амарсан юм аа.